ороход мэдээ ороход л урдаг намайг угч авсан. Бүгс нүцтэй юм шиг энэ дээр ерөөсөө хэрэг хаана болж ийн тэр нь ерөөсөө мөрөө явж байна. Одоогийнхоо яг ингэж бодос итгэдэг яг энэ ухаантайгаараа би 10 жил руугаа угцсан. Халахаар авахгүй тэр удлаа яриад явах тий. Ээжийг явсан нөгөө нэг хараа юмхгүй болсон үгч. Ээжийг явсан нэг эдний сар болоод дураараа дүргсэн. Дан ч өмгөөрөө чиргээд. Арай морой одоо хидчгэж орж ирээд байгаа нөгөө нэг. Ер нь баг өмнө ярьцлагууд дээр ер нь огт яригдчихэж байгаагүй яг хувийнхаа баг амьдрал руу айгүй өнгийсэн яриа болчих шиг боллоо. Сайн байцгаана уу? Teen Zone подкастын шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт жүжигчин Мөрөн. Өдрийн мэнд. За сайн байцгаана уу? Өдрийн мэндээ. За мөрөнгөөр уран бүтээлийн сонин хачин юу байна? Ойрд ямар уран бүтээл дээр ажиллаж байна? За уран бүтээлийн сонин сайхан гэвэл залуучууд ер нь бол яг үеийнхэн залуучуудад зориулаад хар тамхины эсрэг одоогийн ер нь бол шоуд залуучуудын шоуд хар тамхи ер нь ямар хор нөлөөтэй ямар аймаар байгаа гэдэг талаар тайзны жүжиг хийх гээд тэгээд тэр ажил маань одоо жоохон хойшлогдсон явж байна. Тэрний бэлтгэл ажил дээр л яваа. Жүжиг гэхлээр би бол одоо чамаа кинон дээрээс л их хардаг. Тайзны бас жүжигт тоглодог юм байна тий. Ямар өөр гэрэлтэй оролцож байгаа жүжигчнэрээ юу? Тийм. Би ч нөгөө нэг гүйцэтгэх продюсер тэгээд жүжигчнэрээ ер нь бол гол дүр дээр ажиллаж байгаа. Тэгээд яг хүмүүс нөгөө нэг яг мэддэг болсон л нөгөө нэг кинонд тоглол киногоор л гэж байгаа боловч минийх чи анхных яг эхэлсэн нь бол тайзан дээрээс анх эхэлжсэн байхгүй тийм 6 настай да. Тэгээд тайзан дээр ер нь ингэж тоглож ингэж одоо жүжиглж жагаад тэгээд кино руу 12 настай да. Тэгэл ерхийлэгчийн туслахаас хойшоо тэр чигээрээ тэгэл киногоор явцгаалсан. Харин тэгэхээр яг хүмүүс тэгж бодож байгаа. 6 настайдаа бүр урлагт хөл тавьсан байна. Нэгдүгээр анги. Нэгдүгээр ангид ороогүйсэн. Яаж одоо жүжигчин болчих вэ? Манай аав ээж хоёр ч хоёлаа урлагийн хүн. Тэгэл ээж аавыгаа дагаал. Тэгэл ер нь бол маа ээж хоёр ч нөгөө нэг ажил дээр ер нь бол ингэж хон жүнжиж ингэж ажилдаг. Тэгэл нөгөө нэг том жүжигч чинь намайг жоох хүүхд ийм орчинд ингэж хонуулж ингэж хонолохгүй гэл гэрлөө аваа явчихна. Тэгээд жүжигчдийн гэрлөө. Тэгээд ерөөсөө золбоод ах, Батүлзээ ах гэл гэрүүдээр нь сайхан ингээл амьдэрчдэг байсан шүү дээ. Ингээл яваал. Тэгэл ер нь багаасаа л дандаа том жүжигчтэй хажууд ингээл яг хүүхчг нь ингээл бүгд л намайг ер нь хүүхчгээ хайрлал ингээл өссөн болохоор тэгэл ер нь нөгөө нэг орчин их нөлөөлдөг гэдэг шиг тэгэл орчинд нь байсаар бол амар дуртай болоод тэгэл за би ер нь ийм юм л дуртай юм байна гэл. Шууд мэдээ ороход л урлаг хэлбэл. Мэдээ ороход л урдаг намайг угч авсан. За тэгвэл тайзан дээр эхэлж гарсан. Тайзны жүжиг нь бол за мэдгүй хүмүүс зөндөө байгаа 6 настай байсан болохоор тий. Эхний кино дэлгэцэн уран бүтээл. Ерхийлэгчийн туслах. Дахин тавдаг зураг. Тий. Яг кино уран бүтээл гэвэл ерхийлэгчийн туслах л та. Тэрнээс яг өмнөх зөвөр нөгөө дэлгэцээр гардаг байсан гэвэл одоо зарим хүмүүс мэдээд идэв нөгөө 12 давхар гэд хошин одоо нөгөө нэг нэвтрүүлэг гардаг байсан давхар болгондоо болонтай 12 давхрыг манай ээж аав хоёлаа хийдэг байсан байхгүй. Тэгээд тэрний ер нь бол хамгийн залуу жүжигчнэр нь одоо нөгөө нэг жавхланг пароди хийж дуулж молдог. Яг анх бол тэр үгээр тэгж дэлгэцээр ингэж гарч байгаа. Яг кино нь бол ерхийлэгчийн туслахад 2011 онд зураг авалтаа эхлээд 2012 онд гарсан байна. Ерхийлэгчийн туслахыг бол маш олон хүмүүс мэдэх баг. Яг л нөгөө жижигхэн нэг жүжигчин Мөрөн одоо хүмүүс бас тэгж хараад идэг. Яг хүүхдэл гэж хараад идэг. Гэтэл бол хүүхэд нас өнгөрсөө. Одоо хүүхэд насанд хүрээд одоо маш удаж байна. Одоо ариг хүүхэд насан дээр очиод маш их удаж байдаг шүү дээ. Тэгээд яг нөгөө нэг жоохон угаасаа хүмүүсийн нөгөө нэг миний яг юм нүдийг л их амар тогтооцсон байт юм шиг байгаа. Ер нь бол тэгээд хүмүүсийн харахаар яг юм багийнхан төрх нь яг л хിവэрэ байгаад байна. Тэгээ ерөөсөө жоохон хүчиг л ингээл харагдаад байна гэх. Тэгээд жоохон хөгшрөхөө жоохон таргалцсан байгаа. Таргалцсан айгуу зөвдгөөд байгаа шүү дээ. Өөрөө зөвдгөөд байгаа шүү дээ. Комбуча уугаарай. За энэ араа газтай газгүйгээд энэ төрөл байгаа. Энэ Монголд үйлдвэрлэдэг.
өөрсдөө эсгэж хийдэг эрүүл мэндийн ундаа. Маа подкастын ивент төгч камбуча. За мөрөнгө тэгвэл багасаа жүжиглсэн угасаал жүжигчин гэж бүгд мэдж байгаа. Гэтэл номын одоо сураагүй яаж тийм багасаа жүжиглэх авьяас бий болсон бэ? Хаанаас сурсан бэ? Хүмүүсийг одоо жүжигчтэй хамт ингээл өссөн, бага насны өссөн гэж байна. Тэднээс ингээд харсаар байгаа сурцсан авьяас уу, төрмөл авьяас уу? Гэхдээ би энийг бас яг нөгөө нэг би одоо бараг төрхөөсөө юм байсан. Эсвэл би яг замаасаа сурсан морсон гэж угаасаа хэлж чадахгүй л дээ. Ер нь бол гэхдээ ер нь генд ч байгаа гэдэг шиг манай ээж одоо кино урлагийн дээд сургууль жүжигчнэр нэгээр тэнцэж орж морж исэн. Ер нь бол манай ээж бас ер нь бол нэлээд авьяастай дуулдаг, бүжиглдэг, ер нь нэлээд мундаг. Тэгээд ээжийнхаа ер нь бол авьяасыг өвлж аваад тэгээд нөгөө нэг орчинд нь одоо зөндөө мундаг том жүжигчдийн нөгөө нэг үг сургаалуудыг ингээд сурж байгаа шүү дээ. Харж байгаа. Харж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө яг өөрийнхөө нөгөө хүүхчгээ ханддаг гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор нөгөө надаа бүх юм хэлж зөвлөдөг байсан байхгүй юу? За ер нь бол ингээд ийм байх хэрэгтэй шүү, тийм байх хэрэгтэй шүү. Одоо ингэдэж шүү, тэгдэж шүү гэл тэр болгоноос ер нь ингээд баг багаар юм сураал ингээл тэгэл харсаар байгаа л ер нь бол ингээд гэхдээ би одоо ч ер нь бол нэг өөрийгөө болоогүй байна л гэж боддог шүү. Зүгээр яг нөгөө нэг жоохон азтай ч гэх юм уу? Би бас ингээ одоо боддог байхгүй. Зүгээр тэр үед яг нөгөө надтай үеийн ингэж яг гарч ирээд яг тэгж жүжиглдэг тийм хүүхд ер нь баг байдгүй байсан. Тэгээд тэрүүгээрээ бас амар азтай. Хэрвээ яг ингээд магадгүй яг үеийн хүүхдийн өрстөн байсан бол тэр хүүхдүүд ч гэсэн бүр ингээд дээшээ бүр ингэж гарч. Тэгээ би амар азтай ер нь бол яг миний үед бол ямар ч байгаагүй. Надтай жалууд болохоор надаас 2 3 дээшээгээ. Тэгээд лологийн найзууд мэт тий. Тэнгүүд одоо нөгөө нэг доошогоо одоо мичтмаа энтер гээд одоо дүүнер маань бол бүр хамаагүй доошогоо. Тэгээд би яг юм дуур нь яг ганцаархнаа байсан болохоор тий яг ганцаархнаа байсан болохоор тэгэл ер нь бол амар азтай л гэж боддог шүү дээ. Тэгэл одоо ч гэсэн тэгэл суралцаал ах гэж тэгэл манай найруулагчтай ажиллаад тэгэл суралцаал гэж. Бас урлагийн боёо гэдэг шиг. За манай подкастын нэр чинь тийм зам. Тэгэнгүүт би яг мөрөнгийн өсвөр насаар аялмаар байна. За бага нас бол тэгэл кино минь гэл явсан байна тий. Өсвөр нас хэрхэн өнгөрсөн бэ? Ер нь бол яг би нөгөө нэг өмнө ерөөсөө ярилцлагт ер нь нэг иймэрхүү талмалаар ер нь баг ярьж байгаагүй. Тэгээд одоо гоё энэгээр гоё ярих гэж ер нь бодлоо. Тэгээ ми өсвөр нас бол ер нь айгүй юм гоё өнгөрсөн. Би ч төрж өссөн газар нь бол толгоотод төрж өссөн. Тэнгүүтээ яг ер нь бага анги ер нь бол 1-р ангиас за 2-р ангиас шин замд 32-ын шин замд зойлоо тий. Тэнд яг гол амьдэрсэн. Тэгэл ер нь 11-р хорол төгслөө 11-р хорол маах тэр авир зөндөө нүсээ. Тэгээд ингэж байсан. Тэгээ намайг ер нь бол нөгөө нэг багаас хүмүүс бас сайн мэддгүй юм нөгөө нэг багаас ингээд жүжиглээд ингээд олон нийт юм гарцсан болохоор намайг ийм амар баяа элийн хөвгт гэж боддог байсан байхгүй. Тэгээд тэр утгаараа нэг юм хангалуун боломжтой. Тэгээд тэр утгаараа би ер нь бол нэг тийм бараг найзгүй байдаг байсан. Зүгээр яг сургуульдаа ингээд манлайлдаг нэлээд сайн сурч нуу урлаг спортороо тэргүүлээд ингээд явцдаг. Тэгээд тийм болохоор нөгөө нэг бас тэрүүгээр ингээд тэргүүлээд эхэлчихэр хүүхдүүд ер нь бол ингээд энэ бол угаасаа л баяа айлын хүүхд гэж жоохон хатаархаад зайтай байдаг тийм. Тэгээд нөгөө нэг зарим нь болохоор ингээд натаа ингээд найзлах гад ингэсэн ч гэсэндээ би нөгөө нэг гэр орноос ичээ те маах чин шин замын нийтийн байранд одоо бараг ер нь бол яг иймэрхүү юм жижигхэн цайнд л бид ер нь бол ингээд амьдардаг гэсэн. Тэгээд тэрийг хүн болго ер нь бол мэддэггүй. Тэгээ яг ийм ойр тойрныхон л мэддэг. Тэгээд тийм амьдралаас ер нь өссөн. Тэгэл маа ээжийн хүмүүжил одоо надад зааж сургасан юм гэх юм уу. Тэгээд хүн яаж ч ингээл ядуу ийм хэцүү амьдралтай байсан ч гэсэн хүн өөртөө арчаатай юм цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг би чи ерөөсөө юм алтар хувцтай байхгүй. Тэгэл 7 хоногт нэг удаа үс мүсээ будуулаад тэгээд чихмихээ цоолцсон үеийнхэн дундаа ингээ баг ингээ өгчин чихээ цоолцсон тэгээд үсээ будуулаад те янз янзын үстэй ингээ очиод тахарч хин ч ингээ ер нь бол энэ бол угасаал
ийм боломжтой баяалын хөвгтгээл. Тэнгүүд манай ээж нав жоохон гэлтгүй ер нь бол тэгэл бүх хүсэл сонирхлыг амар дэмждэг байсан. Би ингээл чихээ цололмаар нэг тэр үуч нөгөө яг K-pop бүр ингээ амар орж ирж байсан. Тэгэл би ингээл чихээ цололмаар нүдээ ингэж контртоод ингэж харах юмэр байна. Тэгээ би яг нэг удаа яг ангидаа тэгж очиж үзчихсэн байхгүй. Нүдээ тэнгууд нөгөө амар мэддэхгүй ингээд яг үзүр дээр нь ингэж хараар ингэж ээжээр бодуулаад тэгээ чихээ цололцсон. Тэгээд үсээ цэнхрээр бодуулсан ингээд зүгээр л яг ийм K-pop заяа. Тэгэл яваад орсон чи багштай нэлэг загнуулаад тэгэл нөгөө хэлэх үгтэй багшаа би кино тоглож байгаа юм гэдэг. Багшаа ингээд би хичээлийн дундуур гараад явчих магадгүй багшаа ингээл байж ил да гэдэг. Бас. Тэгэл ер нь бол багш магшаагаа аргалал. Тэгээ нөгөө би ч амар юм хөдөлгөөнтэй. Тэгэл ер нь хідээ ингээл урлаг спортоор ингээл ийм байсан чисэнтэй амар сахилахгүй. Ер нь хичээл тараал золон зохион хийн тэр чинь зүгээр байна гэж байхгүй юм. Бөхс нүцсэн юм шиг энд тэнд ерөөсөө хэрэг хаана болж ин тэрэнд ерөөсөө мөрөө явж л байна. Заавал байна. Тий. Гэтэ нөгөө нэг тэгж амар муу талаараа бол биш. Одоо ингээл буруу замаар ороод тий. Эсвэл ингээл ийм тийм гэр орноос яваал ийм гадуур ингэж хонж өнжөөл иймэрхүү юм бол байгаагүй. Гэтэ ер нь бол хөдөлгөөнтэй. Хинч нөгөө дээрлгүүлдэггүй нөгөө нэг яг тэр хоёр эмэгтэй хүнтэй өссөн. Манай намайг бүр жоохон багт маа солонгос явсан байхгүй. Тэгээд ер нь хоёр эмэгтэй хүнтэй ингээ бүр жоохноос өндөрцөө болохоор тий. Тэгээ хоёр эмэгтэй хүнийг нөгөө нэг хамгаална гэдэг юм чинь нөгөө нэг бүр жоохноос ингээ суудсан болохоор за ямар ч хэсэг ихлэд бол үгүйсээ хинч дээрлэхүүлэхгүй хинч чингэхгүй гэдэг юм байр суртаа. Тэгэл яж байгаа нь өөрөө жижигхэн биетэй болохоор хүн болгон ер нь дээрлэх гээл үзнэ. Тэр болгон руу чи идэхгүй хойлоо үзээл гэдэг л байсан. Тий. Тэгэл өстө халтаагаал оройн хувцунар будаа олгоол гингүүд ээжтэй нэг сайхан цагнуулж нэг сайхан ухамсрын алгадалт аваад тэгэл байж байгаа л унтаал өглөөс ирэхэд ээж хувц угаацсан байж байгаа. Хичнээн мянган ингээл намайг загнаал ингээл ингэсэн ч гэсэн нөгөөнийг цэвэрхэн байх хэвээр гэл тиймэрхүү ямар цагаан цамц бүх юмнууд ингээл угаагаал тэгэл би ингээл чигтэй хувцтайгаа ингээл гарч мараал. Тэгтээ цэвэрхэн. Тийм. Тэгтээ юм цэвэрхэн ингээл ерөөсөө юм нэг халтаасан юм байж болохгүй гэл. Тэгэл шин замын тэнд байж байгаа л манай ээж солонгос явсан. Тэгээ ер нь бол амьдрал яг тэр хэвэндэл ингээл байгаа л үлдээлэл ингээл байгаа л гэдэг үстэй. Тэр настай. За нэг дүү дөрмөж төрсөн байсан. Би нэг 13 4-тэй байсан уу? Яг дунд анги тий. Тийм. Тэгээд маа ээж яг солонгос маа амьдрал ерөөсөн гэж дээшлэхгүй. Тэгээд яг одоо нөгөө нэрийг хэлээд яг зөв маа ээж бас нэг юм продакшн бас урлагаараа тэгээд менежер хийдэг байсан. Тэгээд бас мөнгө төгрөгийг бас жоохон удаагаад бид чинь нөгөө нэг амьдрал нь ингээд яг ийм дэгэн тоогоо юм байжсэн. Тэгэл ээж шийдвэр гаргаад солонгос яваал. Тэгэл миний амьдрал ер нь бол шал нүдэн дээр шал юм өөр болсон. Ер нь тэгээд шин замс тий би дүүтэйгээ тэгээ өвөөтэйгээ уулзсан. Тэгэл тий. Тэгээд ингэж байж байгаа л ээж нөгөө нэг явхаас өмнө нийтийн байрнаасаа болиулангуудаа хажуу өрөөнд оруулсан. Тэгээд том өрөөнд түрээсэлдэг бид чинь. Тэгэл дүүгээ өвөө бол өглөө дүүг хүргэж гол оройд навч магаал. Тэгэл би чинь эхний бол яг вэ одоо худлаа яриад явах те ээжийг явсан нөгөө нэг хараа юмтгүй болсон үг чи ээжийг явсан нэг эхний сар бол дураараа дүргсөө тийжээж чөнгөрөөж иргээд орой морой одоо хидчгээж орж ирээд байгаа нөгөө нэг шалгаах загнах хүн байхгүй өстө жинхэнэ орой халтаатлаа сакс тоглоол өстө энэ тэр өөр яваал найзуудтайгаа өстө годомж мэтэрлээ өстө жинхэнэ явс тэгэл яг нөгөө сар өнгөрөөл гэсэн чинь өвөөгөөс яахгүй өвөөгөөс өвөө нэг тэгж амар загнаж магнаад нэг тэгээд ахын байхгүй. Тэгэл ерөөхдөө ингээл байж ин тэгэл өвөд хилчин. Оо би энэ байрны хажууганд байгаа шүү гэл. Ингээл тий. Тэнгүүд нөгөө нэг өвөө чинь уусаа ээж өгöd л уусаа явахгүй шүү дээ. Заац эрэхтэй хөвтгэл өөрөө мэдж байгаа үзгэл юм ингээл зөнгөөр найцсан. Тэгэл яг нэг сармаар өнгөрөөл хувцсан дөлий ир сууж эхлээл. Халтааж эхлээл. Нөгөө хувц суугаад нөгөө нэг гой цэмцгэр хүн чи ер нь юм нэг жоохон ингээд дээ шүү. Тэгэл за ер нь гэл ээжийнхаа нөгөө нэг яг орон зай үн цэнийг чсэн бүр амар мэдрэл тэгэл би ер нь бол бас ч гэж ингээд байгаад байж ер нь болохгүй юм байна гэл. Тэгэл ер нь бол арай тэр үед бас нэг арай нөгөө нэг
юм ойлгох төвшин арай өөр төвшөнд очисон гэх юм уу? Яг нэг өөрийгөө харж мэдрээл яг нэг ойлгох нэг жоохон ухаан суулсан гэх юм уу? Ухаан тий. Тэгэл маа ээж ирээл ээж 3 жил болоод тэгэл ирээл. Тэгэл ер нь бол одоо яг үдийн хэмжээнд ер нь бол маа амьдрал өрсөн тийм 4 жил болоод ирсэн. Тэгэхэд мөрөг хэдэн настай болсон юм? 17. Тий. Яг чиний өсвөр наснд ээж аав байхгүй. Тий. Байсан байна. Тэгэхээр тэр 4 жил дандаа өвөө байсан. Тий. Тэгэл яг нөгөө нэг маа ээжийн хэлдэг гоё үг тий. Одоо хүртэл надаа ер нь бол ингээд яг байнга толгойд байдаг нэг. Ер нь бол хүний нөгөө нэг суур хүмүүжлэх гэдэг ер нь бол хамгийн чухал. Одоо ингээд байшинтай төсөөлөх юм бол хундаам нь тэгшин байвал дээр нь одоо ямби байшин барих уу эсвэл тансаг хаус барих уу гэдэг бол хувь хүн өөрөө шийднэ. Суур хүмүүжлэн дали байх юм бол дээр нь 1000 тансаг хаус бариад тэр далийг харагдана. Тийм учраас ямар ч хэлсэн ээж нь бол чинь суур хүмүүжлийг зөв тавьсан гэж бодож байгаа. Дээр нь ямар байшин барихаа бол чи шийднэ гэл. Тэгэл яг нэг тийм бодолтой байдаг болохоор ер нь бол миний суур хүмүүжлийг аягүй сайн тавьсан гэж боддог болохоор хэрвээ одоо тэр хугацаанд яг өсвөр насны дээр ээж байхгүй тэр хугацаанд бол би буруу замаар оруулах орчгоор л байсан. Ер нь бол 4 жил гэдэг болсон. Тэр чинь ойр тойронд угаасаа тэгэл бөө урууд татгалууд орж ирж байгаа. Зөндөөл юмнууд орж ирж байгаа. Тэр болгон дээр яг ер нь бол нэг тэгж автаагүй. Тэгээд Солонгос яг явтлаа ер нь бол ууж мууч үзэг. Ер нь насан туршлаа яг ууж үзэг. Ер нь яг ном журмынхаа дагуу би ч одоо тий одоо 12 дугаар ангиа төгсгöd бид жонхны баяр хийгээл манай ангийнхан баярын тэмдэглэл ууж хахад би чинь стомоса юм уу та нар одоо цаг нь болог баг гэж ийм хийхтэй хүүхд байлаа шүү дээ. Тэгээ яг нэг тийм болохоор ямар ч байсан гэхдээ ер нь бол нөгөө нэг тэр нь баг одоо минь тэр үзэж тулсан юмнууд ер нь амар гоё одоо бодохоор ингээд амар гоё баярлаад байд. Хэрвээ ингээл мах бүр ингээл багаас эсвэл яг юм баяа нэрэл боломжтой байсан бол нэрэл боломжтой байсан бол би бас ямар замаар орсныг бас мэдгүй. Тэнгүүд яг юм болгоныг үзээд бол за одоо бол боломжтой гоё сайхан амьдарч юм. Тэгэл маа ээж яг ирээл ер нь бүх юм өөрчлөгдсөн л доо. Бидэд харамглуу 3 өрөө хизээч төсөөлөгдөж байгаагүй юм бохгүй юу? 3 өрөө байранд орно. Өөрийн гэсэн өрөөтэй болж амьдрна гэдэг чинь миний хувьд хизээч төсөөлөгдөж байгаагүй юм. Тэгэл амаа ээж ерөөсөө тэр нөгөө нэг түрээсийн байрандаа байлгаад байдаг гэсэн. Тэгэл машинтай болоод ингээл тий. Тэгээд ээж ирчээ нөгөө нэг байраа ганцаараа өөрөө тогтчулсан. Тэгээ нөгөө нэг ч тусалцаа аваагүй байхгүй. Бүр байр үзүүлээчгүй. Тэгээ бүрэн тогтчулж мөгчүүлчаад тэгээ бит хоёрыг оруулж ирсэн. Таарт нэг ч харуулахгүй яж байгаа. Нэг ч харуулахгүй. Бэлэн болоод. Тий. Тэгээд тэр үеийнхэн зураг мураг ингээд харж марангууд жижиг нөгөө нэг дөнгөж орсон барьц нөгөө нэг шахаа мохотой юм сав сар л байдаг шүү дээ. Тэгэл тэрийг өдөрт 3-4 удаа очиж ингэж бүтэн цэвэрлэгээ угааж муугаад. Маа чи ер нь өөрөө бас нөгөө нэг толгойдод өсч мөссөн болохоор юм гэрээ ажил юм хар бор ажил та ер нь бол муу хоёр хүнээс дээр амар иршүүд амар айгүй мужик штэ ёо. Ээж бол мундаг байна тий. Ээж бол тэнд юм. Одоо ингээд би ч бас ингээд эрэгтэй хүн бол хойно ингээд зодон цохоо штэ. Түхэн амьд нэгэ цохиулж мөхөл бол ингээр гайгүй ээжид ингээд цохиулахаар сонирн болд нь шүү дээ. Би ингээд муухай иргэнээс дээр амар манай ээж нэг тэгэж юм олон үг мөг ингэж гоншгонууд ингээд нэг ингээд өгч амждаг төрлөө ээж биш үү. Тийм зүгээр надтай ярилцгаж үзэн. За юу нь болохгүй яг яагаад байна гэд. Тэгэл ярилцаал тэгээд үнэхээр миний болохгүй буруу юм байгаад юм бол за чиний хүрээд ирдэ гэж байгаа. Тэгэл нэг сайхан хосолч тэгэл ойр ид сартаа сайхан байдаг юм дөө гэж. Сэргээл явчихаа. Тийм шүү дээ. Сайхан ажил үс сайхан бүтээд ерөөсөө лам амж үзүүлэх шаардлага байхгүй гэж. Өсвөр наснда дүүгээ харах ажил чамд үлдсэн байна шүү дээ. Ер нь бол тий. Дүүтэйгээ хэрэг ойр вэ? 13-аас одоо 18 хүртэл дүү бол бараг чиний гар дор өссөн бай гэж ойлгож. Үгүй яг нэг ойр байх үедээ хүндий байх үедээ хүндий. Айгуу сонио одоогийн хүүхдүүд чи бас энэ нэг ялангуяа эмхтэй хүүхд болохоор жоохон ингээд харьцаж жоохон одоо ингэж хамаагүй ингэж халдаж ингэж шууд ингэж харьцаж болохгүй. Тэгээд би бас яг нөгөө тэр үед чинь бас л өөрөө бас хүүхд байгаа шүү дээ. Юм идэхгүй ингээл тэгэл яг хэмжээний юу тий. Тэгээ яг нөгөө эмзэг байх үед нь ойлгохгүй дүүмүүгээ цагинж магнаал нөгөө тиймэрхүү юм. Тэгээ тэр үед би бас нэг жоохон харамсаад идэв.
Жохон одоогийн шиг гэж юм уу эсвэл нэг жохон одоогийнхоос 2 3 жилийн өмнөх хэмжээнд жохон юм боддог, ойлгодог хэмжээнд байсан бол дүүтэйгээ бүр илүү ойр байх боломжтойсэн. Тэнгүүд нөгөө нэг дих одоо нөгөө цаг зав гэхээс илүү тэгэл би ч нөгөө өглөө гараад оройн тэгэл заримдаа зураг мурагтаа гэл ингээл явчихна тий. Тэгэл байж байгаа үедээ нөгөө нэг ээжээс одоо нөгөө нэг айдаг 2 хүн байгаа штэ дүү битэр чинь. Тэнгүүд ээж байхгүй болсон. Энэ гэрийн босс нь биш үү гэж ойлгуулж гал нөгөө чанга дуурч муугараал ингэж юм ингээд. Тэгээ тиймэрхүү юмнаас болоод ер нь ингээд ийм надаа жоохон тэр үедээ ер нь жоохон юм дургу хүндий. Тийм жоохон дургу байж мэддэг байсан юм чи одоо бодохоор боддог даа. Агаа ингээл. Тийм баг байхгүй байж байгаа л нэг орж ирэхээр хүн загнаал ингээд идэг гэж тиймэрхүү юм байлгасан байж магадгүй. Тэгээд одоо бол ер нь бол баг үеийн найзууд чиг л ер нь чөлөөтэй тэгэл найз залуу малуу яаж ийж ийн одоо чи яг 17 8 хүрч байгаа. Одоо яг нэг өсвөр үе дээр явж байгаа бол би чинь зүгхэ барагтайхан байгаарай. Тэгэл ямар ч сан дүүдээ бол тэгэл байнга л хэлдэг шүү дээ. Чи дээрээ ахтай хүн шүү. Юунаас ч битээ айж байгаарай. Өөч чинь хуантан дээрлэж мэлгээ ингэхэд бол хэл. Тэр ч утгаараа тийм юм уу ер нь бол найзууд надаас нэг жоохон ингэж хүндэлж имээдэг ингэ тий ингээд сайн байна уу та гэж мэддэг ер нь бол тэгэл ер нь тэр нь ч баг зүв байх гэж би боддгоо шүү дээ тий. Эмэгтэй хүн ч угаасаа нэг намайг нэг хамгаалж байгаа гэдэг бодол байвал их гоё идэг. Юу ч хийсэн. Тэрнээс биш ингээл айгаал на миний хардаг юм ч байхгүй тий. Тэгэх юм бол ер нь бас олигтой юм хийчихдэггүй байх. Тий. Хамгаалт аав ч юм уу нөхөр ч юм уу ах ч юм уу тий. Тэгвэл нэг бардам. Яадгийг гэсэн шинж тий. Тэгээ би арай яг тийм мэдрэмжтэй байгаасаа л гэж амар хүсдэг. Яг тэр одоо хэдий ээж ингээл битүүрийн ардал байгаа ч гэсэндээ одоо яг маа дүүгийн хувьд бол яг ах шиг нь тэгэж шууд өмөрч хамгаалаад тэгэж нөгөө нэг хүчтэй нөгөө хүнд нь хүчтэй мэдрэмж өгч чадахгүй ш. Нөгөө ээж нь ирээл тий. Ээж нь ирээл нөгөө өмөрч хамгаалаад ийм байсан ч гэсэндээ гэж нөгөө хүлээж авах өөр ах нь ирээд за яасан гинэ гэд ярихад ийм хүлээж авах нь арай өөр. Тийм болохоор ахтай хүн ерөөсөө битээ юм нэг хүн амтнаас айдаж зүгээр ямар ч юм байгаарай гэж хэлж ярилцдаг шүү дээ. За ээж нь солонгосын явцсан өсвөр насны мөрөн кинонд тоглосоор л байсан. Жүжиг, кино, одоо телевизийн бүтээл санхүүгийн эрх чөлөө. Кинонд тоглоход мэдээж ирэх одоо мөнгө төгрөг цалин хөлс аавн тий. Өөрөө мөнгө олдог болцсон үе юу юм. За өөрөө яг тэгээ тэр мөнгөө захиран зарцуулдаг болцсон үе. Мөнгө олдог байсан үе нь ч бол 6 настай гасаа. За бүр ингэ. Яг захиран зарцуулж яг өөрөө дур мэдэж ингэсэн үе нь гэх юм бол за бараг л нэг 16 морга 17 тагаасаа юм да. Юу айгүй хожуу. Тэгээд яг бүрэн нөгөө нэг яг өөр дөрөө ингэж авсан бол би нөгөө солонгос явчаад ирэхдээ солонгост байх та. Юу нь бол яг тэнцэнэ ажиллал. Ер нь өөр хэмдэг байгаа. Тэгээд солонгосоос ирээд энэ их ажлууд ажиллаж байгаа юм даа. Гэтэ сонин одоо энэ би бас ингэ бодод идэв. Хаяа давс ми алдсан юм байж магадгүй. Эсвэл бас онсон ч юм байж магадгүй. Ер нь бол би нэг юм тоглож байгаа кино, уран бүтээлээс нэг тийм өндөр цалин бол авч үзэж байгаагүй. Яг тий. Би яг миний ханш бол тий. Би одоо нэг хэдэн кино тоглолцоо одоо ийм тийм би ерөөсөө тэгж ярьж үзэж байгаагүй. Ерөөсөө тийм байхгүй. Тэгээд нөгөө хүнийхээ баг үнээр нь л тэгээд тоглолцдог. Ер нь амар ийм боломжороо л гэдэг. Чихцөөлөнтэй гэх юм уу. Тэгээд нөгөө хамаагүй юм нөгөө хүн гомдоочихгүй гэж амар санаа зовоод байдаг. Тэгээд бас маа ээж ингээд юуч болоогүй гэж битээ ингэж хүнтэй те мөнгө цаас ингэж юм яар гэл тиймэрхүү юм нөгөө нэг багт л тэгж ингэж хэлээд ойлгуулсан. Тэнгүүд одоо нэг тэгж хэлдэг байхгүй. Тэгвэл нөгөө багын юм нь одоо хүртэл ингээд яг байгаад идэг болохоор угаасаа хэлээ суулгацсан. Тэгэхээр нөгөө хүнд яг нэг тийм үн хэлж чадахгүй. Тэгээ үн дээрээ дотроо олвол нөгөө нэг хэлчмээр наа чи арай л баг байна гэж хэлжмээр байдаг. Тэнгүүдээ хэлж чадахгүй. Тэгээд яг заа хүн гомдоочихгүй гэл хүн надаа ингээ итгээд ингэж яах чинь гэл тэгэл заа тэг ёо тэг. Тэгээд тэр чинь нөгөө нэг яг тэр ойлгож тэгж нөгөө нэг ойлгож баярлж байгаа хүмүүс ч байгаа. Эсвэл энэ бацааныг ашиглаж гэж тийм хүмүүс ч байгаа. Тэгэл аль альных нь
характер нь бүгдийг тэгэл анзаарч л явж байгаа. Тэгэл за яах вэ гэж боддгоо шүү дээ. Гэхдээ одоо кино урлагт ийм юу байхгүй юу? Тогтсон тийм ханш гэж бол байхгүй юу? Байхгүй шүү дээ. Одоо тэр жүжигчин бол тэдгээр л залуу гарч ирж байгаа жүжигчинд бол нэг тэдэс тэдний хооронд л гэсэн ч юм уу. Тэгэхээр ямар үнэлгээгээр өөрсдийгөө одоо үнэлэх юм? Гэхдээ одоо үнэлдэг эсвэл нөгөө одоо яа бас ёстой нөгөө ахаа хичээ гэдэг шиг арай нэг илүү таньдагтай арай бага ч юм уу. Нэг дөнгөж хийж байгаа шинээр гарч ирж байгаа кино хийдэг хүмүүст арай өндөр ч юм уу. Тэгэхгүй одоо ямар тийм үнэлгээгээр мэдгүй тэгээд одоо ингээд маа урлагчин тэгээд айгу өөрөмөр штэ тэгээд би одоо бас иймэрхүү юм ярьж болох юм болов болохгүй болов сайн мэдгүй л. Гэтэ ер нь бол айгу өрөвдөлтөө ер нь бол амар салбар нь хэцүү тий. Ягаад тэгэхээр төсөн мөнгө ер нь бол амар муутай эхэлдэг ч гинүү те. Тэгээд гуйлгын юмнууд амар ихтэй байдаг. Тэгэл ер нь дандаа л ингээл хүмүүс ингээл гуугаал ахаа хичээ ийм дороод өгөөч, маа найзаа ийм дороод өгөөч, мидүү ийм дороод өгөөч гэл ер нь л бол нөгөө хүмүүсийг дандаа ингэж боломжоор ингэж гуйж ингэж үнгүү ингэдэг. Тэгэл нөгөө танил хүмүүсээ ингээл ер нь л ингээл тэгэл тэнцэнэс чи нөгөө нэг юу ягаал тийм байхгүй гэд хэлчих юм бол урлагч нь амар жижигхэн болохоор тийм бүгд нэг нэгнээ ингээд тань. Тийм болохоор нөгөө хацсан ч өстой их цантаа болцсон наа чи нэг тийм гуйсан ч наа чи өстой тэгжилээ гэж цаашаа яриад явчихна. Эсвэл за тгийгээ яваад орчингууд нөгөө хэд энэ нацаа өстой өөргөн ингээд тэгэхээр ингэчтэй ингэнгүүд нөгөө хэд бас адилхан тий ашиглаж игээл ингэдэг. Ер нь тэгэл залуу үе одоо нөгөө нэг яг том одоо жүжигч ах ихч нар маань бол угаасаа хийцэн нээ тогтооцсон тиймэрхүү улсад бол угаасаа ер нь бол тодорхой ханштай ханштай тиймэрхүү. Одоо яг манай үе тэгээд яг юм залуучуудад бол тэгэл амар өргөдмөр л байдаг ш. Тэгээд одоо ингээл контент хийж байгаа хүмүүс ингээл холбогдол тий. Цалин ингээл гэж юм бод арай л баг байна да гэл ингээл бодоол ингээл байж ангууд за энд ингээд ороод өгч тэгэл дараадаа ингээд болно штэ гэл тэгмүүд яг би ингээд тэгэл ороод өглөө тий өгдөлтөө тэгэл амаг бол тэгэл тэр кинонд гоё ингээд амжилттай явж маавал ингүүд бас ер нь тэр чинь ингээд ашиг орлого олж байгаа шүү дээ амжилттай явна гэдэг чинь тэгмүүд тэгэл тэр тоглож исэн тэгж гуйж исэн уусуудаа бас ахаад нэг тий ингээд нэг тийм гоё хүн чанартай юм гоё сэтгэл зүрэхтэй байгаасаа л гэж би зүгээр ингэж боддог шүү дээ. Тэгээд би чинь сая бас өөрөө жил гарны өмнө 2 жилийн өмнө нэг кино продюсераар ажилласан. Тэгээ одоо энэ жүжиг дээрээ бас гүйцэтгэх продюсераар ажиллаж байгаа. Тэгэл миний ерөөсө баримтлагдаг ганц л зарчим нь ерөөсө хин эндээ гомдлгүй л байх. Ер нь хүний цалин мөнгийг аль сэтгэл хангамжтай. Хүний цалин мөнгийг нэг тэгж дутаахгүй шиг өгчмөр. Тэнгүүд би шатаж хоцорхон нэг хамаахгүй тий нэг хамаахгүй ямар ч хэсэн тэр хүмүүс маань ингээл гоё сэтгэл ханамжтай байвал гэж ер нь амар бодож хичээж ажилладаг. Тэгээд ер нь нөгөө нэг манай үеийнхэн ч ер нь хинхэн баг тийм болсон байх л гэж би бол найдаж байгаа. Тэгэл өөс нөгөө нэг зөндөө би байдгаа ингээл найзуудынхаа одоо ингээл сууйс мөсийг төгссөн ингээл найзуудтайгаа яриа мараад ингээл сонсон бод ингээл хөргий цалингуу ингээл гүдэг гэдэг. Ажиллаа л байдаг. Тэг ажиллаа л байдаг. Нөгөө өөртөө дуртай юм болохоор тэгэл яг хөө тэгээ одоо нөгөө үе солигдно гэдэг шиг тэгэл үе тэгэл яг мөнгөний үн цэнийг мөрөн болол гэж мэдэрсэн байх гэж бодож байгаа. Одоо мөнгө олоод эхэлсэн өөрөө тийм. Гэтэл яг одоо чиний нэг мөнгө олж исэн өсвөр насны үе дээр одоо байгаа өсвөр насны хүүхдүүд мөнгөний өрөнд хараад штэ эцэг ихээсээ ч юм уу зарим нь мэдээж мөнгө олж байгаа ажил хийж байгаа за магадгүй сошиалар мөнгө олж байгаа хүүхдүүд зөндөө. Гэтэл нөгөө эцэг ихээсээ санхүүгээ хараад байгаа хүүхдүүд чи хүссэн юм хийж чаддгүй штэ. Найзуудтайгаараа зугаалъя. Бүх юм үнэтэй. Тэр хүүхдүүдэд чиний одоо 18 нас, 17 насн дээр байсан бол чи юу гэж зөвлөмөр вэ? Эсвэл яг тэр үеийг ингээл гой нямба чамба туулах зам юм уу? Эсвэл өөрийнхөө хүссэн юм хийгээд бас нэг санхүүгийн баг цаах орлого олж явах хэрэгтэй. Би бол зүгээр яг хүүхд насыг хүүхдээр нь өнгөрөөх өсөөл гэж амар боддог. Ер нь бол тэгээ үнэхээр нөгөө хүн болгоны амьдрал ч өөр штэ. Тэгээд зайлшгүй ажил хийх шаардлагатай гэр бүлдээ орлогоор оруулах шаардлагатай тиймэрхүү хүүхдүүд бол
зөндөл тиймэрхүү амьдралууд зөндөл байгаа. Хүүхд байгаасаа эхлээд ажил хийсэн тэр чинь амьдралын шаардлагаар хэрвээ ээж аваасаа мөнгө аваад амьдрал нь гайгүй боломжийн байж ивэл хүүхдээр нь өнгөрөөчихсөл гэж амар хүсдэг. Ер нь бол юу ч бодож санахгүй ингээд тэгээд одоо би чи ингээд амар ер нь юм боддог. Тэгээд нас ихээс илүү ер нь жоох юм боддог төрлийн юм баггүй юу? Амар ингэж тэгээд тэрэндээ амар ингэж эмзэглэж ингэж ийм сэтгэл санаагаар ундаг. Ер нь ийм жоох эмо төрлийн хүн амар юмыг ингэж амар эмзэг хүлээж авч тэгээд тэрэндээ амар шаналж ингэж зовдог. Тэнгүүд одоо ингэ бодонгууд би 10 жилд байхдаа хурдхан л төгсөөл зүгээр амьдрал дээр гараад зүгээр тий ална гэл яг боддог байсан чинь одоо яг 10 жил ингээд хамгийн гоё үе байсан байгаа даахгүй. Юу ч бодсон. Бодож байгаа юмнууд нь би тэр үед ингээд бодож байгаа юмнуудаа ингээд одоо ингээд бодоод үзэнгүүт амар хэцүү юм бодоод байгаа юм шиг. Тэр үедээ зовоол байсан байгаа шүү. Тэр үедээ зовоол байсан байгаа байхгүй. Яах вэ гэх. Тэгсэн чинь одоо ингээд бодонгууд тэр зовж байгаа шалтгаанууд амар инээдтэй. Тэ зүгээр одоо шалгалтаа яаж хүү ч гэдэм үү те даалгавраа хийгээгүй багштуудаа яана ч гэдэм үү нэг амар ийз асуудлууд тэгтээ үнэхээр жаргалтай байгаа л байсан баг. Тэр үедээ. Тийм гүйцэтгэж шалгаа. Одоо ингээд яг амьдрал дээр гарцсан ингээд өчнөө ингээд асуудлуудад ингээд ар артлаасаа ингээд орж ирээ те. Тэр болгоч энийг болгоч гээл. Тэгээд дээрээс нь одоо ингээд үдийн хэмжээнд хүрчээд ээж дүүхаа ингээд те ээжээс ингээл мөнгө төгрөг аваад одоо ийм хэмжээнд ингэж амьдрын гэдэг чинь амар тэнэг хөөх. Тэгэл мөнгөгүй байгаа штэ. Тэгэл ээжээс мөнгө авахгүй хичээгээл бүх юмыг болж байгаа би болгоноо гэдэг. Тэгэл тэр үедээ ингээл харангууд ингээл юу тэрээс бүр ингээд хит дахь илүү одоо би ингээд зүгээр буцчмаар санагдаад байгаа. Одоогийнхоо яг ингэж бодол сэтгэдэг яг энэ ухаантайгаараа би 10 жил рүүгээ буцаалсан. Алгаар авахгүй тэр айл 10 жилийнхаа үедээ сошиал контентыг хөгжүүлээд тэр үедээ гяс гэж эргэлдүүлээд алах гээд байгаа. Сахиу хэрэгчлээд болсон. Тэ. Тэнгүүд одоо бас тэгээд амьдрал хэцүү байна дөө гэсэн. Шууд цогоогроо. Амар шууд дипрч хөөх гэж. Ашигтай бактеритай комбуча унда цээж хорсолт, өтгөн хаталт, шаардлагыг март. За, эмо төрлийн хүн гэж байна. Тэ. Яагаад одоо ингээд эмороод тэ тэрэндээ ингээд имзэглээд за тэрнээсээ яаж гардгийг одоо мэдэхгүй би сүүлд хийж гарсан болоо гэж таас тэ одоо бүр гараагүй явчихдаг таас тэ ер нь мэдэхгүй зүгээр одоо хоёр эмэгтэй хүнтэй өссөн болооч тэр юм уу ер нь амар юм зөөлхөн тэгээд ийм амар юм өрөвч юм ер нь л амар зөөлхөн баггүй тэгээд өөрөө би нөгөө нэг одоо энэ бас маа ээж нь л бас хүмүүжлтэй хүний хамгийн хэцүү цаг мөчт нь ингээ хүний мөн чанар танигдана. Чи ерөөсөө хүмүүсийн хамгийн хэцүү цаг мөчт нь л байж байгаараа гэл. Тэгэл хүнд ингээд ерөөсөө мөнгө төгрөг шаардахгүй ганц ингээ гаргадаг юм ингээ сэтгэл хүнд ингээ сэтгэл ингээ харамгүй зүгээр гаргачих. Чамаас юу ч унахгүй гэл. Тэгэл нөгөө хүнд сэтгэл гаргаад хүн чанар гаргаад ингээл хүмүүсийн хамгийн хэцүү үед нь ингээл би ер нь байдаг хгүй юу ингээл өөрөөсөө байж болох юм гаргаад байна шүү. Бүх юмаа гаргаад ингээл миний асуудал би өөрийнхөө асуудлуудыг хойшин тавиал тэр хүнд ингээл туслахад тэгэл тэр хэмжээгээрээ өөрөө ингээд гомдоод байдаг. Одоо нөгөө нэг хэцүү үед ингэж байгаа нөгөө хүмүүс маань ингээл гоё ингээл сайхан болоод тэнгүүд эргүүлээ надад нэг жоохон эвгүй цан гаргах ч юм уу те. Тэнгүүдээ хэрэгтэй үед байхгүй. Одоо ой байх алангүй л те. Ер нь бол гэхдээ тэр нөгөө нэг эргүүлээд нэг жоохон муухай цан гаргах ч юм уу хизээж нөгөө нэг надад ингэж нөгөө нэг тусалж ийсэн шүү гэдэг юм харьцаагаар биш ер нь бол зүгээр л ингээл баг те би баг ингээл өөрөө л ингэсэн шүү дээ нөгөө хүний нөгөө тулсан сэтгэл ч юм уу эсвэл тэр сэтгэлийг ерөөсөө нөгөө үл ойшоодаг тиймэрхүү юм тий мартчихдаг тиймэрхүү юм дээр юм нь бол ингэж амар имзгэлж ингэж гомдоод байдаг. Тэгээ хүний ийм сэтгэл үг амар хүчтэй шүү дээ. Тэгээ хүний үгэн дээр би амар их боддог. Одоо нэг хүн нэг 5 үг хэллээ гэд би тэр 5 л ингэ бодоод ингээд ойлгоод тэгснээ 1 2 нь ингээд жоохон ингээд сэтгэл дэвгүй байх юм бол тэрийг ингээд бодоол тэгэл имзэглээл заа. Тэр одоо энэ жилээс овоо гайгүй болж байна. Юмыг нэг жоохон орхидог болж байна. Энэ том болоод байгаа юм байна. Өөр юм боддог л. Тий, жоохон ингээд орхидог болж байна. Тэгээд угсаа ямар насаараа хамт амьдарцгаах юм биш те. Ер нь тэгэл яг хөө. Тэгээд би сэтгэл ямар намайг хүчээр сэтгэл гаргах те хүн чанар гаргах гэд ингэсэн маш би өөрөө дурандаа хүсчил
тэгсэн юм чинь. Тэгээд өөрөө дурандаа тэгж хүн чар сэтгэлээ гаргаж одоо өгсөндөө гоншигноод байгаа ингээд өөр өөртөө ярилцаа тэгээд ер нь юмыг нэг жоохон хайж орхидог болцсон. Ер нь гайгүй хүлээц та. Ээж бол ер нь мундаг хүмүүс тий. Чиний амнаас болоод ерөөсөө ээжийн хүмүүжил, ээжийн үг гэдэг бол ерөөсөө библ шиг гарч байна. Өө чи ерөөсөө ээжийн ингэж тархин дотор ингэж үгээрээ шивчиж байгаа юм чи. Ингээ үг нь ингээд хүний үгчээ ингээ гарчдаг бол ээжигээ оруулж ирээд тэгээд дарахаар ингээ сайхан шивж ингэж нэг хуудас ингэж биччихээ гараа авчих. Яг өсвөр насны хүүхдүүд ингэж юм л да гэр бүлтэйгээ ойлголцохгүй. За ялангуяа ээж автагаа юм яриха болчиход ийн гэн. За юм асуухаар нөгөө жижүүрийн идэ хүүхдээ тийм үгүй ахаа тий. Тэгэл өрөөндөө ороод ингээ таг. Тэгсэн мөртлөө найзуудтайгаа сайхан яриаддаг. Ээжтэйгээ ойлголцож чадахгүй. За ээж нь хүүхдтэйгээ ойлголцож чадахгүй. За тэрнээс болоод нөгөө буруу замаар орох. За эсвэл бүр нэг амиа орлохч үед юм бүр муугаар бодоход. Тийм асуудлууд яг өсвөр насны бүр энэ үеийн үед бол маш их байна. Чиний хувьд бол тийм байгаагүй. Яг гоо би энэ дэр ингэж боддог байхгүй юу? Нөгөө нэг өсвөр үе гэлтгүү. Ерөөсө бүх харилцааны хайр дурлалж бай, тэ ах дүүч бай, найз нөхөд бай, аав ээж бай. Бүх харилцааны номер 1-т байх ёстой зүйл нь ерөөсөө юм ярилцах хэрэгцээ гэж би боддог байхгүй юу? Ерөөсө бүх харилцаан дээр. Тэнгүүл тий ярилцах хэрэгтэй. Угаасаа дотор байгаа нөгөө бодол мэдрэмжээ илэрхийлэхгүй бол нөгөө хүн чинь ойлгож чадахгүй. Тэр хүн ярихгүй бол би бас тэр хүнийг ойлгож ярилцаж чадахгүй шүү дээ. Тэгмүүд хүмүүс одоо зүгээр ингээд би зүгээр ингээд хараад хахад хүмүүс ингээд нэгэнтэйгээ ингээд ярилцаж чадгаа болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Ер нь за гэх ингээд хайдаг болсон. Тэгээд ярилцдаг байх хэрэгтэй л гэж би амар боддог. Тэнгүүд би одоо бас тэр ярилцдаггүй төрлөختөө хүн рүү ингээд багаар өөрөө анзаарахгүй мөртлөө ингээд яваад байгаа байхгүй. Өөрөө тийм болоо. Тийм. Тэнгүүд би болохоор нөгөө өсвөр насн дээр надад ямар ч тийм асуудал байгаагүй, ойлголцохгүй байх. Ягаад тэгэхээр амар ярилцдаг байсан. Амар ярилцдаг байсан. Одоо маадгүй чи бас өсвөр насн дээр явж байгаа. Ээжтэй амар ярилцдаг. Бүр нийн үг бүх юм ярилцдаг. Жалчиж өгөө инглээ, өдөр тэглээ инглээ. Тэнгүүд би ч гэсэн яг тийм байсан. Тэнгүүд одоо нөгөө нэг таны түрүүний асуудал яах хэрэгтэй вэ гэдэг бол угаасаа ярилцгал хэрэгтэй. Ээж аавч тэр хүүхдүүд нь ч тэр хоорондоо. Угаасаа ярилцаад нөгөө нэг өөрт нь ямар санагдаж байгаа юмаа ярилцах хэрэгтэй. Тэнгүүд тэрийг бас бидний бас нэг дутагдaltaй чанар нь бас хүнийг сонсож ойлгох чадвар муу л да. Төрөмгий тий. Гүйцэд сонсохгүйгээр ярьдаг гэх юм уу? Сонсож ойлгох чадвар ер нь жоохон муу шүү. Ер нь дийлэхээрээ. Би ч бас тийм төрлийн ээж баг. Яг нөгөө гүйц сонсохгүй мөртлөө ингээд уур урах гэдэг байхгүй. Тэгээд тэрийг ингээд төрүүлээ гаргачаар хүүхд ярихаа болчихдог. Ер нь тиймэрхүү тал ингээд анзаардаг ер нь хүмүүстэй. Тэнгүүд зарим нь одоо ингээд бодож явахдаа хүн юм ярьж ах чинь юу гэж хариулах уу гэдгээ ингээд бодоод идэг ч юм уу те. Яг ийм сэтгэлээсээ ингээд за яг яаж ийж ингээд сэтгэлээ хөдлөж байгаа. Энэ хүний оронд нэг өөрийгөө тавьж үзье гэсэн ямар ч тийм бодол авахгүй. Тэнгүүд нөгөө нэг ярилцахаас гадна нөгөө нэг сонсож ойлгох бас чадвар муу байхаар чинь хоорондоо нөгөө нэг ойлголцохгүй л байгаад байгаа. Тэгэл би одоо гэхдээ яг өсвөр үед тийм асуудал гарч байгааг үзсэн. Одоо харин тийм асуудал гараад байгаа. Өсвөр үе бол чинийх гоё явцсан. Гэтэл одоо харин ээжтэйгээ ойлголцохгүй зүйлүүд амар их гарч ирээд байгаа байхгүй. Хоёр бие хүн болчиход шүү дээ. Хоёулаа том хүн. Чи өсвөр үедээ хүүхэд байсан болохоор. Тэгээд нөгөө хүмүүсийн хувьд ч юм болохоор ингээл өсвөр үедээ л ээж автайгаа ойлголцохгүй ингээл амар хэцүү ингээл бүрэг. Би болохоор өсвөр үедээ амар гоё ойлголцдог ингээл амар гоё дураараа ингээл байжгаад одоо ээжтэйгээ ингээл ойлголцохгүй юмнууд ингээд амар олон ингэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд ээж нөгөө талаас ингээл те чи намайг ойлгохгүй би энэ амьдралыг ингээд яаж ингэж хичээлээ гэл. Тэмүүд би болохоор ингээд та ингээд намайг том би хүн болцсныг ингээд бас ойлгохгүй байна. Би ингээд бас хичээгээл явж ийн гэдэг ийм хоёр ийм бит хүн ингээ гараад ирсэн. Тэнгүүд эн чин би ч одоо нөгөө гарч ирж байна тий. Би ч одоо ингээ насанд хүрсэн тий ингээ тусдаа өөрийн ажил төрлөө ингээ орлого олж байгаа хүн чинь ингээ тэнцээ байгаа бүх асуудал стрессийг ээжтэйгээ ярилцаад ингэж байхгүй. Өөр авах юм өөр дээр аавна. Санааг нь зовоочгүй гэж бодвол бүх нөгөө юмнуудаа өөр дээр авч байгаа байхгүй. Болох байсан за би ингээл ямар ч ээжд мэддэггүй гэл. Тэнгүүд ээж ч гэсэн бас нэг тиймэрхүү юм байгаа. Бас ингээл дотроо цаанаа ингээд болж бүтгүй юм бас ингээд өөр хүүхдийнхээ цанааг нь зовоочгүй гэдэг. Тэгээ энэ хоёр талаас ч нөгөө нэг ингэж байгаа. Тэгээ нэг уулзахаараа за юу вэ сайн сайхан за яаж ийж ийн гэл тэгээ тэнгүүдээ нэг жоохон ингээд
асуудал ингээд нөгөө нэг дундын иймэрхүү юм болонгууд чи над дээр ингээд сэтгэл гаргасангүй гэл ээж ингээд загнуугаад би ингээд үгүй наа чи надаа юм цав та ингээд намайг ойлгохгүй байна гэл тэгвэл яг үндэ хамгийн дээдэр нөгөө нэг нэгнээ ойлгодог хоёр хүн чинь нэгнээ та намайг ойлгохгүй чи намайг ойлгохгүй гэж ярилцаад эхлэхэр чи бас амар юм байл тий. Сони юм даа гэж ерөөсөө ийм үдч туулаагүй дээ. Ойлгох хэрэгтэй даа. Харин яг л өсвөр насны хүүхдүүд тийм байна. Гэтэл чиний амьдрал бол эсэргээр юм байна. Яг одоо үеэс. Гэтэл зарим хүүхдүүд яг ингэж юм л да. Ээж аавын үе бол 20 дугаар зуун. Бидний үе бол 21 дугаар зуун. Гэтэл нөгөө монголчууд чинь дэлгэхээр л би чиний үе тийм байсан те. Ус авдаг байсан, одоо нүүрс төлдөг байсан. Чи бол жаргаж байгаа гэдэг л хүмүүс шүү дээ. Ер нь бол. Гэтэл одоо хүүхдүүд чинь шал өөр юмнаас нөгөө баярлдаг. Өөр юмнаас ингэж хүний нөгөө том ээж аавынх нь уйдгарлахааргүй юмн дээр ийм ордог. Сэтгэлээр ундаг ч юм уу. Тэрийг л ойлгохгүй юм л та. Гэтэл ээж аав нар бас өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болж гэнэ үү гэж хараад байна. Танаа ээжийн хувьд бол яг чиний өсвөр насны дээр үнэхээр гой зөвлөгч, ярилцагч байсан байна. Одоо дүүгийн чинь хувьд ээж чинь бас яг тийм байж чадчихав. Чиний өнцгөөс харахад. Тийм. Харин би нөгөө яг түрүү хэлсэн шүү дээ. Ерөөсөө дүүтэй уусаа бүр ингээд амар л ярилцдаг. Тэгээ маа ээж ч өөрөө ингэж ярилцдаг төрлийн хүн болохоор тэгээ ер нь бол тэгээд яг угаас нөгөө нэг түрүүний ярьж байгаа шиг ингээд үе үед ингээд өөр юм байгаа. Гэхдээ маа ээжийн хувьд гэх юм бол яг юм байгаа юмдаа ингээд гяс ингээд өөрөө ингээд шинжлэх нөгөө мэдгүй юмнуудаа гяс ингээд явцдаг болохоор өөрийн хувьд бол нэг тийм байгаагүй. Гэхдээ би одоо иймэрхүү юм дээр бас ингэж боддtiin. Угаасаа л хүн болгоны одоо үе ингээд өөр тий амьдрах орчин өөр. Одоо тэгтээ манай үед ийм байгаагүй. Одоо үед ийм болчлоо гэдэг одоо нөгөө нэг тэр ээж аав нарын амьдрал одоо багт нь хэцүү байсан тэр гэр орлын амьдрал одоо ч гэсэн гэр орол тиймэрхүү хэцүү хүүхдүүд бас амьдарч л байгаа. Тэгэнгүүт одоо зүгээр нөгөө нэг тэр хэцүү амьдралаас ингээд том болоо ээж болоод ингээд тий үр хүүхдүүдтэй болоо боломжийн амьдралтай болоод тэр хүүхдүүд нь ингээд өсөж санахгүй ийм байгаад тэр нь л ингээд өөр болол эсвэл одоо ингээд үзэл санаа нь угаасаа л энэ чи үе үедээ бүгднгийнх нь нөгөө нэг үзэж туулах хэвээр амьдралаараа л амьдарч байгаа. Тийм болохоор нэг тэгэл заавал танаа үе, манай үе гэдэг нэг шаардлагагүй надад санагдаж шин. Гэтэ яг би дүүдээс тэгжил хэлдэг те. Нэг одоо нэг худлаа ухаантай юм ярьж та нэг тэртээ ороод игдэв шиг би ч гэсэн яг нөгөө тийм хэлдэг те. Гэтэ нөгөө доторх яг уг нь бол угаасаа л тэгэл үе үедээ л амьдрал ингээд дуусгал юм чинь. Тийм. Гэтэ тэр ерөөсөө өнгөрсөн болвол тэгэл өнгөрсөндөө л байхгүй. Одоо бид нар яг одоо үедээ хамт амьдарч байгаа бол одоо үеийнхаа юмдаа нийлүүлж амьдрахаас өөр арга байхгүй угаасаа. Нийцүүлээд тэр ээж аав нар ойлгоно байна уу, эмээ өвөө нар ойлгоно байна уу, ямар ч амгаахгүй одоогийнхоо цаг үедээ хөл нийлүүлээл амьдрахаас өөр арга байхгүй. Одоо ингээд 20 30 жилийн дараа би одоо ингээд бас аамаа эмээ өвөө болчвол бас ингээд юм өөрчлөгдөл одоо тэгэл өсөн үсээгөө дасан зогцсон ш. Тэгэл ухаалаг үцэн бүр яаж ч юм бэлээ те. Уц буц байхгүй болж болоод. Тэгээ би бас нөгөө нэг дүүдээ бас хэлдэг байхгүй. Чи бол дэндүү жаргалтай. Чиний насан дээр ах нь бол бас ингээл тийм байла. Чи бол өстой нэрээ талаа дүтлээ байхгүй чи өстой ингээ халуун байрны цаах амьдж байгаа шиг жаргаж байгаа шүү гэл би бол яг хэлдэг. За эмээ өвөө аав ээж болох тухай ярьлаа ойлаа. Гэтэл мөрөн байна. Гэр бүл найз охин байхгүй. Баггүй. Баггүй. Амар ч өөлж мөлөд авах гэдэг амар имзэг сэдвээ. Уг нь ч яг нас нь болцсон юм байна. Яга байхгүй. Мэдгүй. Хүнтэй суулн болцсон. Уг нь болцсон. Тэгээд мэдгүй би нөгөө нэг жоохон юм шарахтаа. Ер нь жоохон нөгөө нэг өмнөх харилцаанаас жоохон ингээд амар хүнд юм авч мавцсан. Тэгээд дээрээс нь одоогийн харьцаж мэрцэж байгаа ер нь ингээл харьцаад ингээ харьцаанаас ингээ мэдэгдэн шүү дээ. Тэнгүүд жоохон юм өөр болцсон юм шиг ингээ санагдаад ер нь бол нэг юм сэтгэлээсээ харьцдаг хүн амар ховор болцсон юм шиг надад санагдаад байгаа. Тэнгүүд одоо ингээл манай үеийнхэн ингээл дандаа сингл мам те ингээл дандаа ингээ хүүхдтэй газараа ингэдэг. Тэгэл маа гэр бүлийн хувьд бол ер нь баримтлагдаг юм ерөөс юм хүүхдтэй байна уу? Яг нь ер нь нэг тийм тэрэн дээр ач холбогдол өгдөг байхгүй. Яг тэр угаасаа насан туршдаа тэгэл тэр хүнтэй л би амьдрна. Тэгэл маа ээж юм бас нэг гоё хэлсүү гэдэг ингээл
ээжийн хэлсэн үг гэж нөгөө нэг өөр хүнээс сонсож байгаагүй ээж хин нэгнээс сонсоод ээж надад хэлж ирсэн үг гэдэг байхгүй. Гэтэ ер нь бол нөгөө нэг төрөөс нь биш өсгсөн аа болдог гэл. Тэгэл ээж энийг л ингээл баян хэлдэг. Тэгэхээр чи хүүхдтэй байна уу яа нү чи үнэхээр хайртай л бол тэр бол нэг чухал биш гэл нөгөө ээжтэй чи би бас ярилцсан штэ бас нөгөө нэг гэр бүл яах вэ гүү одоо ингээд ийм охин одоо ээж бас харин хүн хүсэж байгаа байлгүй тий гэр бүлтэй болооч гэдэг юм уу. Тий. Тэгэл нэг тиймэрхүү юм байж бол хүмүүстэй мэл харьцангууд ийм сэтгэлээсээ үнэнгээс харьцдаг хүн айгүй юм цөөхөн юм шиг санагдсан. Ер нь бол тэгэл хөвчлэн дандаа тий боломж нь хэр байна, карьер нь хэр байна. Өөрийгөө тий өөрийгөө авч явж яаж нээж юм. Тэгэл тэрнээс яг тэр хүний нөгөө нэг яг ийм сэтгэлтэй байна уу? Яг тэр хүнд яаж хандж чинь мандж чинь гэдэг нь нэг тийм чухал биш юм шиг. Ер нь бол жоохон юм өнгөний тал дээр бол ийм жоохон давмгаалж харцдаг болсон юм шиг зүгээр надаа юм санагдаад байгаа. Тэгэл яг юм сэтгэлээсээ харьцаж байгаа хідэн тэгэл ямар нэг юм ингээл таалагдахгүй болчихвол ингээл эсвэл зарим нь би юм хтэй хүн гэдгээрээ бүх юмаа ингэж дайрдаг тийм ингээл би юм хтэй хүн та чи намайг заавал гуйх хэрэгтэй шүү дээ гэж ингэж харцдаг ч юм уу те. Тэгвэл яаж яагаад би ч өөрөө нөгөө тийм хөдөлгөөн юм биш. Нөгөө нэг хойноос мөнх хатан бүгээ те. Тийм төрлөх биш үү? Би тийм төрлөх биш. Нөгөө нэг хандаа өгнө мэдээж чи надад таалагдж байна тий. Чамтай ингээ харьцъя. Хоёулаа ингээ харилцаа үсгье гэд мэдээж хэлнэ. Тэрийгээ хэлнэ. Тэгээд өөдөөс нөгөө нэг хит ингээд тэгээд би нөгөө нэг бас ингээ ярилцаж ойлголцож нөгөө нэг юмнуудыг ингээд амар ойлгох ингээд дуртай. Тэгэл байж байгаа нөгөө таалагдахгүй юмнууд ингээ гарч ирнэ шүү дээ. Ингээл тэгвэл би тэдний шууд ингээ хэлчихдэг байхгүй. Чи хүмүүсийн хажууд иймэрхүү зан гаргаад иймэрхүү үг хэлэх юм жоо муухай шүү ингээд ийм шүү тийм шүү гэдэг нөгөө шууд хэлчихэнгүүт хандаал гоо засаа гоё ойлгох гээд байгаа шүү дээ. Тэнгүүд чи юу гэдэг вэ? Чи баг ингээд те намайг ингэх юм уу тийм ингээд ийм эгон ингээд харчин тэгээд бай бай гэл те өөр асуудал. Эсвэл нэг бүр ингээд хойноосоо бүр ингээд үхэ хатан гүйлэх гээл ингээд үнд ороод ингээд гар нэг үнд ороод ингээд байгаа юм шиг мэдрэмж авчвал тэгээд за бай гэл тэгээд шууд те охтуудын хандлага ер нь бас жоохон тийм байхаа. За мөрөн одоо хэр ярилцж जैन ярилцдаг хүнхийн найз таа юм уу? Эсвэл зөвхөн өөрөө ингээд бодоод өөрөө шийдээл те. Ярилцдаг төрлийн хүн гэсэн шүү дээ. Хамгийн их ярилцдаг ойрын чинь хүн. Яг одоогор бол өөртөө би өөрөө л энэ да. Ер нь бол тийм. Тэгээд нэг ногоо ингээл асуудлаа яриа тий. Тэгээд нөгөө хэдийн ярилцдаг төрлийн хүн ч гэсэндээ би өөрөө хүний зовлонг сонсч хүнийг тайлбарлахыг одоо нөгөө боддог төрлийн хүн юм байна. Өөрийнхөө зовлонг хүнд нэлцааж ингэх ер нь их дурггүй. Тэгээд дээрээс нь заа энэ үгээс миний асуудал юм чи би өөрөө шийдэн. Заавал одоо энэ хүнд ингэж ярьж ямар ч хэрэг байх вэ гэж боддог. Тэгээд дотроо өөртөө ингээл бүх юмнуудаа ингээд тэгээд ээж ялангуяа ээжтэй бүр хизээч хэлэхгүй штэ. Энд чи санааг нь зовооч нь гэдэг. Тэгээд тийм учраас ингээд дотроо нөгөө ганц ярилцдаг байсан хүн маань одоо нөгөө нэг санааг нь зовоочихгүй гэж боддог болсон болохоор тэгээ ээжтэйгээ ярилцахгүй болохоор тэгэл ер нь дандаа өөр өртөгөл. Тэгэл орой унтахад л хамгийн хэцүү штэ ер нь. Ганцаараа хав аргууд ингээд уцаараа оролдол ингээд яг өнөөдөр те ингээд цухтааж исэн бүх мэдрэмжтэйгээ ингээд нүүр тулж байгаа байхгүй ингээд чи те гав ганцаарх наа штэ чамайг ойлгох юм байхгүй штэ чи юм бэ штэ чи ажил төрж ингээд штэ арчаагүй юм бэ гэдэг тэгэл за гэл тэгэл нэг өдрөөр бол тэр мэдрэмжүүдээс цухтаагаад яваад байгаа байхгүй ингээд нөгөө нэг найзтайгаа инээж минэгээл те ажил төрлөө хийгээл ингээд айгүй юм байж байгаа л яг орой ингээд тэгэл нойр сэрэгчгүй. Тийм. Тэгээ би ер нь бол нойр мойрондоо ер нь амар муу. Шүн унтахгүй. Тэгээд ер нь нэг тэгж амар их унтаад авахгүй. Тэгэл 3-4 цаг унтаал ингээд. Оо тийм үү. 24 цаг 4 цаг унтлаа гэхэд тэгэл ер нь тэгэл яг нөгөө өдрөөр яг юм бүр үнэхээр яг нойр мойр хүрэх юм бол жоохон унтаал тэгэл буцс сэргээл. Тэгээ ер нь бол нойр мойрондоо жоохон муу болоод байгаа. Уг нь сайн байсан. Сүүлийн үед нөгөө нэг яг бодол нь ихтэйд эхлэхээр нөгөө нэг сэтгэл төгсөж байгаа юмнууд нь ихтэйд эхлэхээр тэгээд ингээд унтаж чадахгүй ингээд нөгөө тэр бодолтоо л ингээд дарагдаал ингээд. Нойр бол хамгийн чухал гэж одоо бүхэл сэтгэл зүйч эмч нар яриад байна. Тэгээд энийгээ одоо
эмчлээ эсвэл унтдаг болъё гэдэг ямар нэг юм хийжсэн үү? Гэхдээ яг Одоо залуучууд ч аягүй сэтгэл зүйчтэй болцдог, зөвлөгөө авдаг. Тэгээ одоо бүр болохгүй бол нойрны юм уух тийм юу бичүүлдэг ч юм уу юм чид үзүүлж. би сэтгэл зүйчтэй хандж уулзаж үзчихсэн. Гэхдээ ер нь бол юу л би нэг өөрийнхөө асуудлыг өөрөө мэдээд байгаа болохоор тэгмүүд тэр чи ингээд миний асуудлыг сонсоод ингээд надад ингээд шийдвэрлэх гээд ингээд хийж өгч байгаа шүү дээ. Тэнгүүд би өөрийнхөө асуудлыг мэдхгүй биш мэдээд байгаа. Яаж шийдэх ёстойгоо ч мэдээд байгаа болохоор тэгээд ерөөсөө яг цагийн гар зүгээр мөнгө өрөөл тарс тэгэл би хүнийг бас энэ чи ажлын хилүүлэхгүй муухай хандаж болохгүй тэгээ би хаан за ойлголоо гэл тэгээ яг миний мэдж байгаа юмнуудыг ярихаар нь тэгээ за ойлголоо гэсэн ба тэгээд тэгээ яг нэг өдөр ингээ баг өдөр талтаа ингээ огт унтахгүй яваад нойроо солиё гэж бодоод тэгээ бүр ингээ ядрахын ирэхэнд нэг 9-10 цаг үед унтаад өглөө яг гой сэрээд ингээ тэгээ иржимд орё гэж өгн бодож нэг үзээ тэгээд нэг нойрны юм ууж ингээ үзчихсэн тэгээд худлаа юм бэлээ л дээ. Яг 9-10 цаг үед яг үнэхээр ялчгүй нойр хүрж байгаа. Унтж байгаа. Яг шүн босоод. Тэгээ шүн босоод тэр. Тэгээ шүн ингээд байж байгаа. Тэгэл уцраа оролдоод байж байгаа өглөө болчихсон. Тэгэл заац ажилтаа. Наадах ч одоо нэг хөвчний их ус хүргээд байгаа шүү. Энийг гэхдээ яг яванда нөгөө нэг асуудал гайгүй жигдрээд эхлүүл. Болно даа. Жүжиглэх. За урлагийн авьяасаас өөр ямар авьяас вэ? Бидний мэдэхгүй. Одоо дийлэх хүмүүс бол мөрөнгө жүжигч нь л гэж мэдж байгаа шүү дээ. Жүжиглэх. За өөр авьяас гэвэл нөгөө нэг ийм хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм болгоныг юм төгс чадахгүй тэгсэн мөртлөө бүгдийг ингээл чатаал гэдэг. Тэгээ бүх юмний дүртөө ингээл яаж иж байгаа л чадаал гэдэг. Би яг нэг тиймэрдүү төрлөх байхгүй. Яг нөгөө барьж авсан юм яг нөгөө жүжигчин мэрэгжил юм болгонгод дуулчин, бүжиглчин. Сая би өмнө жилийн яг түн шиг шоунд арталт нь бүжиглсэн. Тэгсэн тий. Сизон дээр нь тий бүжиглсэн. Тэгэл ер нь өөрийгөө ингээд юмд ингээд сориод гайхаад бүр итгэхгүйсэн шүү дээ. Энэ нөгөө мөрөн жүжигчин мөрөн мөн үү гэдэг зургатаар үзээд гэсэн чинь мөн л юм шүү вэ. Тий. Тэнгүүд харин бүжиглж ийн гэхээр итгэхгүйсэн. Хүмүүс харин тэгээд нөгөө намайг юм одоо ингээд гаднаас нь ингээд харж маргаад амар их цамтай амар эго өндөртэй гэж бодсон юм шиг байна. Тэнгүүд одоо ингээд хэлэхэд үнэхээр яг ийм эго өндөртэй карьераа олцсон одоо иймний хувьд бол яг түншгийн арталт ингээ бүжиглээд байж гин гэдэг бол байхгүй шүү. Тийм учраас би ерөөсөө тийм эго тийм их зан гэдэг юм угаасаа байхгүй. Ер нь аль болох ингээд гоё шин юм өөрийгөө дурч үзэл ингээл байж байдаг. Тэгээд тэр яг түншгийн тэр зэс надад амар гоё челленж болсон. Амар давчин хугацаанд амар олон дэглэлт сурж байгаа. Тэгээд тэр чинь ингээд шууд ингээ бүжиглээ сураал, газ сураал бүжиглэн гэдэг. Тэгэл надад бол амар гоё л байсан. Тэр бол чамд авьяас байна. Тий. Байгаа юм шиг байгаа. Тэгээд сакс тоглодог. Саксны шигшээд ер нь бол тоглодог байсан. Өсвөрийн шигшээ тоглодог байсан. Тэгээд хөл бөмбөг тоглодог. Сакс хөл бөмбөгийн бас спортын ер нь бол байгаа. Бүгдийн сайн чадна. Ер нь бол одоо хөл бөмбөг жоохон орхитуулсан бол саксыг бол бүр сайн чадна. Ер нь нэлээд сайн тоглодог. Тэгэл ер нь волейболч тоглоно. Тэгэл ер нь юм л ингээл одоо чухал юм байна тий. Хийх чадчих. Тий. Тэгээ одоо сүүлд CS:GO 2 тоглох амар дуртай болоод байгаа. Ер нь найзуудтайгаа ингэж ландаж мандаж ингэж тоглох амар дуртай болоод байгаа. Тий. Тэгэл ер нь тэгээд ингэж яг ингээ бодонгууд юм чадахгүй юм нэх байхгүй. Тэгээ яг тэдрийгээ гоё чаддсан юм уу гэхээр бас нэг чаддаг байхгүй. Тий. Тийм байхгүй. Тэгэл аль нутгийнх юм? Улаанбаатар. Одоо ингэж юм л та нөгөө орон нутагт байгаа хүмүүс аймагт байгаа 21 аймаг байна шүү дээ. За ялангуяа бүр суманд байгаа хүмүүс. За 10 жилээ төгсөөл өсвөр насны суман дээр өнгөрцөн. За тэгээд дунд анги ахлах анги болонгууд аймаг руугаа сургуульд сурдаг. Гэтэл нөгөө аймагт байгаа хүмүүс бас ингээ хөгжмөр байгаа байхгүй юу? Дуучин болмоор байна, жүжигчин болмоор байна тий. Улаанбаатарт байгаа тэрний гой сургалт дамжаа чөлөө цагаа өнгөрөх гой юмнууд аймагт байхгүй болохоор би ингээд гэр бүлэрээ хотод ирцэн нүгэд ирцэн ингээд ярьж байна. Тэр орон нутагт гоё юм хөгжүүлээ ч юм уу тий. Чамд нэг цааш тийм гоё төлөвлөгөө юу вэ? Би бол тэгж боддог өсвөр насны хүүхдүүд орон нутагт нь гоё юм хөгжүүлжүүл заавал нөгөө Улаанбаатарын төвлөрөл ихсэхгүйгээр илүү гоё хөгжих боломж бас байгаа. Тэгээд би яг нэг аль нутгийнхаа гэж асуугаад байгаа тий. Улаанбаатарын хүүхд бол яг та бүхэл юм бид нар тий. Яг одоо яг нэг сая таныг хэлэхээр л бас нэрээ тийшүүл гэж юу нь бол боддог. Тэрнээс яг төлөвлөж
төлөвлөж мөлөвлөөл яг нэг тим бол надад бол ерөөсөө байхгүй. Тэгээд яг би нөгөө нэг чамайг жүжиг найруулж байна гэхлээр аха бас орон нутгаар ч юм уу жүжигээ тавих тий. Бас орон нутагт гой соёлыг түгээх тийм хүмүүс ч урлагийн л хүмүүс байна шүү дээ. Тэгээ чи өөрөө залуу хүн. Би харин гэхдээ ер нь бол яг орон нутаг гэж нөгөө нэг сая ярихад надад нэг тэр үе дээр хальт ийм нэг бодол төрөө тэгээ байхгүй болж ирсэн. Би нөгөө нэг сургалт нээ гэж бодоод тэгээд бүжгийн багш найзтайгаа нийлээд тэгээ би болохоор ер нь бол нөгөө нэг жүжиглэх нөгөө нэг уран чадвар тиймэрдүү одоо нөгөө нэг нүүр хааграх одоо юу гэдэг ярианы хэл зөвшрүүлэх тэр талаар аваад маань найзтайгаа бүжигчин аваад тэгээд сургалтны гэж амар шийдсэн бодож исэн чинь маа ээж унтраа гайцаахгүй. Чи одоо нөгөө нэг хүмүүст ингэж үзүүлэх одоо диплом тиймэрдүү яг иймэрдүү байхгүй. Мундаг ингээд чамд зүгээр л ингээд багасаа ингээд ийм байцсан болохоор хин ямар эцэг их ингээд чамд итгээд за миний хүүхдээ ингээд даагаад аваач гэгээд ингээд итгэх юм бэ. Тэгэхээр ер нь бол дими хаа чи ингэж тэнгүүд тэр багшилдаг одоо нөгөө нэг хүүхдүүд заадаг тэр чин багшийн арга зүй гэдэг юм чи бас тусдаа багш нар гэж тусдаа мэрэгжил байгаа. Чи бол дими хаа миний хөө тэнгүүд нь би заа тэрнээс яг хэрвээ би нүг сургалт мургалт нээгээд ингээд юу байсан бол ер нь зүгээр ингэж одоо тэр сургалтаа авч яваад ингээд ер нь ингээд орон нутгуудаар ингээд явъя гэдсэн зүгээр юм хальт юм бодол байж байгаа. Тэгээд сургалт нь чутраал тэгээд заа би ч үгүйс багшлахгүй заа. Тэгэл мартсан аа. Тэ. Нэг жилдээ гэхдээ нэг урлагийн үзлэгийн үеэр л нөө сургуулиудын урлагийн үзлэгийн үеэр л нэг багш мэдрэмж авдаг шүү дээ. Бүгд багшаа гэж хүүхдэд чи урлагийн үзлэгийнхээ өстө бүтэндээ ойдогч байгаа юм чинь бүжгийж зааж өгөөл өстө дууллаач зааж өгөөл тэгэл өстө бүх номеруудыг бэлж өгөөл чинь багшаа гэл. За одоо жүжиг нь онгороод ч юм уу тоглогдлоо гэхэд орон нутгаар юу навж явах вэ? За яг сайн хэлж мэдэхгүй нь яг тэр нөгөө нэг майн жүжиг амар хүн сэтвтэй. Тэгээ дээрээс нь бидэд насны хязгаараа 21-с дээш гэж зааж байгаа. Тийм учраас хөдөө орон нутгийн одоо нөгөө залуучууд 21-с дээш залуучууд ер нь бол одоо ингээл кино мэнэ авч яваал ингээд бол дандаа хүүхдүүд ер нь бол үздэг. Дандаа хүүхдүүд л байдаг. Тий 21-с дээш насных нь бол нөгөө хувийн ажил амьдрал нөгөө нэг те яг нөгөө нэг ахуй ажил руугаа ингээд чимэлцэл бид нар яг нөгөө нэг мэдээж ашиг олно штэ. Ашиг олох ч л явж байгаа юм чаа. Тэгэнгүүт тэнцэнэ амар их шатаад ирчвэл бас амар харамсалтай. Тийм учраас яах уу гэдэг талаараа ер нь бол сайн бодож байгаа л нэлээ амар сайн хандалт авч байгаа л ингээд. За хоёлоо дахиад буцаад өсвөр нас руугаа нэг хальт орчие. За өсвөр насныхаа одоо чиний өсвөр насанд байсан би хэрвээ өсвөр насндаа байсан бол ингэх байсан гэж түрүү хэлсэн шүү дээ. Одоо өсвөр насанд байгаа хүүхдүүдэд ямар нэг гоё зөвлөгөө ч юм уу те эсвэл зүгээр л дураарай байж тийм зөвлөгөө хэлбэл юу хэлэх вэ? Гэхдээ яг зөвлөгөөсөд одоо нэг тийм мондөг зондог юм мондөг хүн байгаа ш. Ер нь нэг зөвлөгөөсөд ах явах. Гэхдээ хамгийн гол нь түрүүнд нөгөө хэлсэн шиг одоо гэр бүлийнхэнтэйгээ амар сайн ярилцдаг байгаарай. Дотроо юмыг битээ ингэж нуудаг. Тэ дотроо юмыг ингээл эсвэл найз нөхдөйгөө хуваалцчаад ингээ ээж автай хэлдэг. Тийм биш байгаарай. Ээж автай айл болох ингээд өөрийгөө ойлгуулдаг байгаарай. За үнэхээр ээж ав чинь дуртай зүйлийг чинь ойлгохгүй, дэмжихгүй байвал зүгээр нотлоод харуулчих. Үйлдэлээрээ зүгээр. Үнэхээр ингээд чамайг спортоор хичээл гэсэн чинь чи наадахаараа юу чадах вэ гэдэг ингээд дэмжихгүй байгаад байвал тэр тэмцээнд нь орж төрүүлээд шагналыг аваад орж ирээ. Би чаддаг байгаа зодоо намайг дэмж гээд ингэж гоё ингээд бардам хэлэг хөхтэй. Тэгээд дуртай зүйлээ гоё олсон бол тэрэндээ гоё тууштай гоё мэдрэмж авч ингээд хамгийн гол нь хүн чинь ерөөсөө юм мэдрэмжийн л амтэн штэ. Ер нь бол юунаас мэдрэмж авч ийн гэдгээ л олох хэрэгтэй тийм. Тэр гоё мэдрэмж авч байгаа юмаа гоё ингээд сонгосон бол тэрэндээ гоё ингээд тууштай ингээд уудахгүй ингээд гоё байх. Тэгэл хамгийн гол нь тэгэл ер нь гоё зөв гоё чөлөөтэй л ингээд амар гоё л байгаасаа л гэж амар хүсэж ин да одоо. Тэрнээс одоо нэг амар зөвлөөл за ийм байдаг шүү. Амьдрал гэдэг чинь эсвэл нөгөө нэг яг Instagram, Facebook-аар гардаг нөгөө нэг тэ та яг Minecraft-аас тэ mindset гэж би тэгж худлаамад л амархгүй. Зүгээр л хамгийн гол нь гоё хүн чанартай, гоё хүнлэг сэтгэлтэй, хамгийн гол нь гоё нэгнээ гоё хайрладаг, гоё тэм сэтгэлтэй байгаасаа л
Тэгэхгүй бол одоо ингээд бас амар бичлэгүүдээс харах юм аа. Үеийнх нь нөгөө нэгнээ зодож дээрлэхэж мэрлэж байгаа тиймэрхүү. Сэтгэл имзэглүүлсэн тий. Гоё нэгэндээ гоё хайртай гоё сэтгэлтэй. Тийм хүнлэг хүмүүс болж төлөвшөөсөл гэж амар хүсэж байна да. За баярлалаа. Хүнлэг гэдэг үг ялангуяа сошиал дээр байх юм шиг санагдаад байна. Тэ? Ерөөсөө л нөгөө утасны цаанаас харагдахгүй байгаа чи хүнийг дураараа дүгндэг, хүүхдүүдийг дураараа муулдаг, загнадаг, хараадаг, өрөөж чадахгүй байж ич хараадаг үгийг бичээд ингээд цаг цав гаргаад бүр ингээд бичээд үлдээдэг тий. Тэр комментуудад хүүхдүүд бол ялангуяа маш хэмзгэлдэг. Одоо ингээд контент хийж байгаа хүүхдүүдийг маш хараадаг тий. Доромжилдаг. Чиний хувьд тэр хүмүүсийн одоо доромжилсан одоо жоохон муухай тийм комментуудад хэр эмзэг байдаг вэ? Мэдээж хүн л юм маань тэгэл эмзэглэн. Гэхдээ яг нөгөө нэг одоо бас ч гэж нөгөө нэг жоохон тархлаа суугаад гайгүй болсон байгаа болохоос биш. Тэгэл ер нь эмзэглэх үедээ эмзэглэн. Тэгээд би тэднэрт гэхдээ нэг л юм хэлдэг. Ингээд хүн гоё үг хэлэх гээгүй л бол зүгээр ингээд амаа амгаа сурч байгаа. Ингээд хинч хиний өмнөөс ингэж амьдраагүй, хинч хинтэйгээ насан туршдаа ингээд тэ наалтан фаж ингэж амьдрахгүй. Чиний зөвлөгөө надад хэрэггүй. Тэг ингээд хүнийг харааж доромжилж байгаа оронд өөрийнхөө амьдралыг бодоод ингээд өөрийнхөө чигээрээ явцгаа гэж ингээд хэлдэг байхгүй. Тэнгүүд угаасаа би зөвөр яг энэ үрээ хүнд гоё үг хэлэхийг бол дуугаад ичээгээл тэ амаа амгаа бидсэн дээр. Тэгээд би яг иймэрхүү нөгөө хүмүүсийн үеийнхнийхаа дайралтаас болж солонгос байх үедээ амаа орлон алдчихсэн бүр ингээд. Тий. Ер нь л энийг тэгтээ хүмүүнийх мэдгүй л тэ. Тэгээд ер нь бол бүр ингээд амар би ингээд 7 хоног бүр ингээд яахаа мэдэхгүй яг тийм болж исэн байхгүй. Бүр ингээд нийтээрээ зүгээр ингээд ингээд бүлэдэл тэр болохоор нэг амар том шалтгаан биш. Асуудал нь бол том биш. Асуудал нь бол том биш. Зүгээр л нэг нөгөө нэг алдаа гаргасан чинь нөгөө надад дургу байдаг хэсэг бүлэг нөгөө нэг одоо атарах тийм үү яа тэр маасаараа ингэж орж ирж ингээд төөстэй хэлгээлгүйгээр ми ээж дүү мүү гэр бүл ингээд бүхэл юм руу дормжлоо. Тэгэл ми хамгийн хэцүү юм тэгэл нөгөө нэг ээж л амир хэцүү байх тал гэж боддоо шүү дээ. Өөр хүүхдээ ингээд хүмүүс үлсэн өөр хүүхдээ хүмүүс ингэ дормжлоо байх ямар л хэцэгт гоё байх вэ тэгэл. Тэгэхээр ер нь бол тэгэл өөрөөсөө хичээж амьдрцгаая хэрэгтэй шүү л гээ да. Ерөөсөө энэ бол тэгтээ амир чухал та амир гоё зүв сэдв амир хөндлөө. Тэг угаасаа өөрсдийнхөө яг хүмүүс ингээ өөрсдөө нэг толон тараад би ямар хэлээ гэж хараагүй байж тэгэл хүний хүүхдийг тэнд байгаа энэ хүнийг бүдрээд унсчихлаа тэр ихтэй замаа арахгүй гэж загж байгаатай л амир адилхан баг. Яг тийм комментууд тийм одоо харьцаанаас болж одоо өсвөр үеийнхэн бас үнэхээр их сэтгэлээр унах. За магадгүй нөгөө буруу зуршил руу орох тий. Тэгээд найзуудтайгаа нийлээл нөгөө найзууд нөө тийм биш тэгж хөөргөөл тий. Тийм замууд бас зөндөө байна л да. Тийм. Тэгээд одоо зин анзаардаад нөгөө сошиал хөгжихийн ирээр одоо ингээл дуртай хин нэгнийхээ зургийг аваад муулдаг болсон ингээл. Энэ ингээл тэгэл гудамж зүгээр замаараа ингээл нэг хоёр машин ингээл байгаал нэг хальт байж байгаа л ингээл зүгээр ярилцаал ингээл зурчих орж хоёул уцаа гаргаж ирээл ингээл энийгээ дөнгөд тэнцээ яаж байгаа нөгөө нэг үзэж байгаа тэр постод харж байгаа уусууд нь энийхэн зөвийг бас шүүх гээл те. Энийхэн зөв юм биш үү аа. Тэр цаанаас нь инглээ бүр ингээд бүгдээрээ амар нэг тийм соёл хамааралт болцсон. Дөнгөд нэг хүн ингээл зургийг аваачаал юм уу өстэй инглээ тэглээ гингүүл доор нь тэр хүн барыг танихгүй эсвэл зарим зүгээр ингээд таньдаг зүс мэддэг байж зүгээр л муулаад ингээл те. Хинт яг хэрэгтэй тэр хашийн эсвэл магадгүй нөгөө хүн амьтны ингэж муулж иж тэр өдрийнхөө стрессийг давдсан болоо бас те. Хараа зөвхөн өстэй халтаас юу гэсэн. Йоо сайхан бачтай за маргааш өглөө ажилдаа унтъя гэж бид юм ааш. Хүнтэй сайхан Ашигтай бактеритай комбуча унда цээж хорсолт, өтгөн хаталт, шаардлагыг март. За манай подкаст ивент тэтгэгч сая саван гэдэг энэ савангаар хийсэн цэцэг байгаа. Ямар гоё. Өөхөдгөө 7-оос 8 жил хадгалах боломжтой. Эсвэл чи усан дорхтой юм уу, гараа багтаа ч гэсэн хэрэглэж болох юм саван. Тэгэхээр бас удаан хадгалах боломжтой юм. Ямар гоё. Цэцгийн дэлгүүр байна. Баярлаа. За тэгээд манай комбуча гэдэг энэ одоо сүүлийн үед чинь нөгөө Монголдоо хийсэн юмыг бас их хэрэгэлдэг, дэмждэг болчиход байна шүү дээ. Энэ бүхэл өөрийн гурилаар хийсэн комбуча ундаагаараа зуурсан. Ийм гоё. Таргалуулдаггүй. Зөв. Шүү. За баярлаа. За тэгээд жүжигчин хүмүүс чинь олон цагийн бэлтгэл сургууль хийдэг.
тий. Нөгөө нойр нь хоол нь бас солигдсон байдаг. Тэгэхээр бас комбуча уугаад хичээний нийдэх боломжтой, таргалахгүй бас стресс тайлна, биеийг эрүүлжүүлдэг юм гоё. Монгол эрүүл мэндийн ундаа гэж байгаа. За мөрөнгийнхөө ажил амьдралд нь маш том амжилт хүсье. За түрүүн хэлсэн нөгөө дэлхийд гарсан гоё уран бүтээлч болоод тий киногоороо дэлхийн тавцангаас монголчуудтайгаа мэдчлээд үгээ хэлэх өдөр удаа ирэх баха. Баярлаа. За тэгээд бас гоё юм гоё подкаст та урьж оролцуулсан. Бас баярлаа. Тэгээд ер нь баг өмнө ярьцлагууд дээр ер нь огт яригдчихэж байгаагүй яг хувийнхаа баг амьдрал руу айгүй өнгийсэн л яриа болчих шиг боллоо. Тэгээд гоё сонсож гоё ярилцсан. Маш их баярлаа. За баярлаа. Уран бүтээлд өндөр амжилт хүсье. За баярлаа. Тэгээ бас хүмүүс маань ч гэсэн бас гоё авах гээхийн ухаанаар бас цайлаарай. Бас яриандаа халаад буруу зүрүү ярьсан байж магадгүй байх те. За тэгээ дараагийн дугаараар болцгаая. Би дараагийн дугаар дээр би хавд хөдөлсөн сууж авахгүй. За цацтаар гэж. За. За баярлалаа дараагийн дугаар болцгаая. Баяртай.